НТВ-ийн мэдээ танд өргөжлөө хүрч байна. Монгол улсад жил дунджаар цахилгаан эрчим хүчний утас шалбарсан. Тасарснаас үүдэн 3-4 хүүхэд цахилгаан цохиулж энддэг байна. За тэгвэл хамгийн сүүлийн жишээгээр Хөвсгөлийн аймагт 6 дугаар сарын 2-нд 2 настай хүүхэд цахилгааны ил утаснаас барьж нас барсан хэрэг гарсан. Гэвч өнөөдрийн байдлаар нийслэлд тасарсан цахилгааны утас энэ тэндгүү байсаар байна. Тиймээс бороо орох үед цахилгаан гүйдэл үүсч бага насны хүүхэд цахилгаан цохиулах эрсдэл өндөр байна. За хаал дүүргийн 2 дугаар хороонд байрлах явгууны явдаг хэсэг дээр бол ийм тогтой кабелийн утас бол ил гарсан байдалтай байна. За тэгэхээр иргэдийн хувьд бол энэсгээр оройн цагаар зөрчиход бол нэлээд бас эрсдэлтэй нөхцөл байдал дагуулж байгаагүй зөвхөн энэ кабелийн утаснаас харж байна. За Баянгол дүүргийн 19 дугаар хорооны нутаг зэвсгэр дээр бол яг энэ та бүхэнд харагдж байгаачлаг гэрлийн шонгийн утас бол ингээд дагслаад урд талын хамраар лентээр ороодсон байдалтай байна. Энэ хавар бол хүүхдүүд маш их явдаг. Саваа гүтэж яг энэс барьсан тохиолдолд бол тог цохих эрсдэл бол өндөр байгааг харуулж байгаамаа. Сонгоны архан дүүрэгт байрлах одоо та бүхний мэддгээр 1-р хорооллын ард талын замд бол ийм кабелийн утас нь одоо тасарсан хэсгүүд бол тасраад ингээ ил гарцсан хэсгүүд бол нэлээд харагдж байгаа юм. Энэгээр бол хүүхдүүд сургуультай очих замдаа явах мөн засварын ажил хийж байгаатай холбоотойгоор бол энэгээр маш олон иргэд зорчдог. Иймээс энд одоо санаандгүй байдлаар хүрэхэд бол энэ бол тогтой болон тоггүй тодорхойгүй ийм эрсдэлтэй нөхцөл байдал бол энэгээр бол нэлээд элбэг харагдж байгаамаа. Энэ угц ингээд гаргаал тавьчихсан доороосоо гарчсан дээрээсээ ингээд ороосд юмс нэгнээс нь мас аваад нөгөөдрөө хөвчүүл тэгэл нэг хүүхчүүдийн том хүмч хүртэл цохиулаад тэгэл өрөөл татанхаа бол эсвэл 8-насаа алдвал тэгэл хэцүү шүү дээ. Бороноор улралдаар тэгэл ер нь тэгэл хөвч хүүхд ингээд явж байгаас бас үзлэгөө яаж байгаа дээр гიშх доошоо бас газардах бас маш их хэрслээд байна. Яг энэ чинь тогтой байвал мэдээж хүний амь настай холбоотой асуудал яригдана л доо. Одоо хүүхдүүд бол очвол бариад авах байх л да. Тэгээ одоо энэ ажлыг хийж байгаа энэ хариуцсан хүмүүс нь байгаа шүү дээ. Тэр хүмүүс нь л тэр ажилдаа хариуцлагатай хандчихвал тэгэл аюулгүй шүү дээ. Ийм 621 зөрчил байна гэж одоо бүртгэж авсан байгаа. За яг өнөөдрийн байдлаар 444 зөрчлийг одоо арилгасан үүсгэлтэй явж байна. За яг гэрэлтүүлгийн яг ил задгаа утас гэхээр энэ ганцхан гэрэлтүүлгийн цахилгааны утас бас биш байдаг. За яг гэрэлтүүлгийн гэх юм бол дүүргийн хэмжээнд 3 бүсчлэлт байгаа. Дүүргийн гэрэлтүүлгийн ажилт хамгаалалтыг хариуцдаг 3 гүйцэтгэж хамгаалалтыг гэрээ байгуулсан ажилтдаг. За үүнтэй холбоотойгоор өдөр тутмын байнгын үйлчлэгалалтыг тухайн 3 байгууллагаараа хийлгээд яг гэрэлтүүлэгтэй холбоотой ил задгаа утас одоо тагжуулалт энэ ажлуудыг бол өдөр тутамдаа байнгын шалгаж одоо туршлыг арилгаж аюулгүй болгох ажлуудыг хийж идэг. Хүүхэд эрүүл аюулгүй орчинд амьдрах хэрэгтэй. Гэвч хүүхдийн тоглож байгаа талбай хичээлдээ явах замд нь цахилгааны тасарсуудаас энд тэндгүй хөглөрч байна. Үүн цахилгааны аюултай гэх тэмдэглэгээ байхгүй. Бага насны сурагчдын хувьд санаандгүй байдлаар очиж барих эрсдэл өндөр байна. Жилээс жил цахилгааны тасарсуудсны асуудал яригддаг ч өнөөдөр хүртэл шийдэгдээгүй хэвээр байна. Албаныхны зүгээс цахилгааны утас тасрах нь гинтийн асуудал. Иймээс урьдчилан сэргийлэх боломжгүй гэдэг тайлбарыг өгч байна. Гэвч хүүхэд цахилгаанаас үүдээ эрсдэх нь мөн гинтийн асуудал. Иймээс өнгөрсөн борооны хойноос том нөмөрдөг биш, өмнө нь урьдчилан сэргийлдэг байх нь чухал байна.